За өдрийн мэнд хоёр дахь танилцуулах сургууль маань шинжлэх ухааны технологийн их сургууль. За шинжлэх ухааны технологийн их сургуулийн вебсайт маань MUST.edu гэсэн юм аяг байгаа. Товчлол нь болохоор Mongolian University of Science and Technology гэдэг. За ингээд нүүр утсан дээр элсэлтийн веб гэдэг нь улаан товчлоор байна. За энэ дээр дарая. За элсэлтийн веб, бүртгэлийн веб хөтөлбөрүүдийн талаар энэ QR кодуудыг уншуулад танилцах боломжтой. Оюутны веб нь Students Must Edu юм байна. За элсэлтийн лавлах нь 7751 7711 гэх ийм утаснууд байгаа юм байна. За бүртгэл нь бүртгэл элсэлт Edu юм байна. Элсэлт Edu юм гэсэн аягуудаар явагдана гэж. За элсэлтийн бүртгэлийн дараал нь эхлээд бүртгүүлнэ. Энэ нь болохоор элсэлтийн шалгалтанд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар нууц зүгээрээ бүртгүүлэх юм байна. Тэгээ нэвтэрч орно. Тэгээд өөрийнхөө сонгосон хөтөлбөрийг сонгож бүртгүүлнэ. Тэгээ бүртгэлээ баталгаажуулна. За бүртгэлийн хурамчтай. Ер нь бүх ихтэй сургуулиудын элсэлт маань тодорхой хэмжээний бүртгэлийн хурамчтай байдаг. За тэгээ онооны жагсаалтын дарааллаар суралцах хөтөлбөрөө сонгоод за захимаар анкет өглөөд оюутны код авч тэгээд оюутны вебсайтаараа нэвтрэх нэ. За бакалаврын хөтөлбөрийн танилцуулга гэж байна. За энэ дээр аялал жуулчлалын хөтөлбөрийн ур чадварын шалгалт, архитектур дизайны ур чадварын шалгалт. За магистр, доктор, бакалаврын олон хэлбэрийн сургалтын элсэлтийн бүртгэл. За энэ жишээлбэл ингэж энэ дараах хөтөлбөрүүд за энэ өнгөрцөн юм байна. Тэгэхээр энэ аялал жуулчлал архитектур дизайнер ур чадварын шалгалт авах нэ. Нийтдээ 15,000. За оюутантай 826 багштай гэдэг чинь. За бакалаврын хөтөлбөрийн танилцуулга руу оръё. За бакалаврын хөтөлбөрийн танилцуулга дээр салбар сургуулийнхаа хэмжээнд за жишээлбэл барилга архитектурын сургуульд эсвэл архитектур хотбоо бүс нутагт барилгын инженерчлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи гэдэг ингээд сургуулиудаа сонгоод мэргэжлүүдтэй танилцуулах нэ. Микробиолог гэдэг ингээд жишээлбэл дарах юм бол хөтөлбөрийн зорилго танилцуулгын төв дээр байгаа юм байна. 123 гэртээ цуглуулна. 2001 оноос энэ сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. За ингээд ийм танилцуулгуудтай байна. За одоо оюутны гарын авлага. За элсэлтийн журам гарсан байна. 2026 оноос 27 оны хичээлийн жижигчдийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлнэ. Элсүүлэх журмаа гэт. За энэ 26 оны 4 сарын 10-нд саяхан батлагдсан байна. За шүтээс элсхийг сонирхож байгаа хүмүүс маань энэ элсэлтийн журмыг зайлшгүй уншаарай. За энэ дээр жишээлбэл ямар хичээл хэдэн оноо авах вэ? Суурь хичээл нь юу вэ? Дагалдах хичээл нь юу вэ? За жишээлбэл архитектурын ангид элсхийг хүсэгчд бол математик, физик хоёрын аль нэг нь суурь хичээл байх нь аль нэгээр нь шалгалт өгч болно. 550 онооны босхийг давна. За ур чадварын шалгалтын дээр бол 550 оноо давснаар бол энэ хөтөлбөрт элсэх боломжтой байх нь. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг өндөр онооныхаа дарааллаар хүүхдүүд элсүүлдэг. За барилгын инженер жишээлбэл математик, физик аль нэгээр нэг 490 онооны босхийг давах ёстой. Нийгэм судлал, англи хэлний аль нэг хичээлээр дагалдах хичээлээ өгч болно. 490 оноо. За гих мэтлэнгээр ингээд оюутан элсүүлэх журмыг маш сайтар уншаарай. За элсэгчд зориулсан мэдээлэл гэх юм бол за 7 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаа явагдах нэ. За эрүүл мэндийн даатгалыг төлөх журам, оюутны байранд оюутан үйл авах журам, сургалтын төлбөр, данс. За энэ сургалтын төлбөрийн сонирхын нэг кредитийн үнэлгээ 102,000. За 185,000 гэж үз. За энийг жишээлбэл бид нар түрүү нөгөө
архитектур хөтөлбөрөөр 123 кредит цуглуулна гэсэн байсан. Тэргээрээ ингээд 102,000-ыг үржүүлээд үзвэл урьдчилсан байдлаар 4 жил иймэрхүү багцааны төлбөр төлөх нэ гэдэг. За мэдээж үгдгийг нэг жилийн жилд сонгох кредитээсээ тухайн жилийн төлбөр хамаарна. 30 кредит сонголоо гэж бодоход 102,000-аар тооцоход нэг 6 орчим сая төгрөг тий. 6 саяас үл хэлэх бага ийм төлбөр гарах нэ. За ингээд элсэгчдэд зориулагдсан тэтгэлэг. За тэтгэлэг ямар тэтгэлгүүд байна гэхээр одоо жишээлбэл нийтдээ 12 төрлийн тодорхой тэтгэлэг мөн бусад тэтгэлгүүд гэдэг 13 төрлийн тэтгэлгүүд байна. Жил бүрийн 3-4 сар, жил бүрийн 8 9 Сасакавагийн тэтгэлэг, Шүтисийн Toyota сангийн тэтгэлэг гэл ингээд тэтгэлгүүд бас юу юм байна? Байд юм байна. За хэрвээ олон улсын шалгалт өгсөн болвол кредитийн шууд бас үзүүлэх юм боломжтой байна. За энэ болгоныг ингээд бүгднийг уншаад байвал нөгөө цаг маань явчих учраас ерөнхийдөө нэлсгчд зориулсан мэдээлэл хэсгээс хүүхдүүд маань ерөн шүтээс нэлсгэд юуг анхаарах ёстой юм бэ? Бүгдийн сайхан гүйлгээ уншиж яриа. За мөн шүтээс маань оюутны гарын авлагатай байна. За энэ оюутны гарын авлагатай уншиж бас танилцаарай. За ингээд элсэлтийн аппликейшн бас байгаа юм байна. Энэ QR кодыг уншуулад элсэлтээ хийж болох нэ. За элсэлтийн бүртгэл хизээнээс эхлэх талаар бол тодорхой юм байхгүй байх шүү байна. Хэдэн сарын дэдэм өчигдөр мөсийн сайтн дээр бол 6 сарын 1-ээс 2-оос 3 нас ч хичээлүү те байсан. За тэгэхээр бас мөн 6 сар гаргаад бүртгүүлэх хэсэг бол идэвч бахаа гэж бодож байна.